шинэхэн влогтой тавтай морил. Өнөөдөр бүгдээрээ Осака хотын Хираката парк дээр ирсэн байна. Хираката парк дээр шинэ жилийн уур амьсгал ямар байдаг талаар харуулна. 4 цагаас эхлээд яг гэрэлнүүд нь хасаад ер нь бол гоё шинэ жилийн уур амьсгалтай болчих юм байна. Яг одоогоор болохоор энд яг ингэ зүгээр л хүүхдийн парк байгаа байхгүй юу? Йоо. Би бүр яг нэг өмдөндөө шийдсэн өгчгөл орчлоо яана. Миний хамгийн анхны нүдний шилтэйгээ суусан галзуу уулан болж байна. Йоо. Ой гэтээ нэлээ өөрхөн дээр шилжтэй ш. Ингэж явах гэсэн юм уу? Заяа ч гэсэн уцуулсангүй, шил унсангүй, өсөлсгсэн. Одоо дараа нь энэ дээр суух чинь нэг нурхаж байгаа юм шиг ийм галзуу болох юм бодон. Үлээж байгаа хүмүүс бас айгүй цөөхөн байна. Бараг 10,000 төгрөг орчих юм шиг биш. Ягаад засварч юм байна энд? Одоо дахиад нэг байгаа. ここからが絶叫の滝じゃ。心してかかれよ。Я, усус. Карта. Сэнонэза. Oh my god, энэ бүр ямар чамин ганган ямар гоё эсвэл oh my god. Энд зураг авах бол бүр янз юм байна охтуудаа. Моми дотор орох юм байна. Одоо энэ дотор оронгууд. Яар юу юм бэ? Эно хамгийн хайсныхан зүрхний цогцолт нь. Модонэт энэ минийх би баргайгаа гүмээш. Яарэ хайс. Ухчихсан биш. Ёо босоо доророн пакет харуу юм бэ. Скорая. Бас скорая. Ты песни слушаешь? Энд ер нь бол болцоход бүр айгүй гоё газар байна. Яг хосууд энд болцохоор ирвэл янз бүр анхны болцоо нь яг энд байвал бүр гоё. Тэгээ амар олон зураг авах фотоспотууд ихтэй. Дээрээс нь ер нь бол бараг төрөл төрлийн хоол байна. Тоглоомнууд нь яг Universal Studio-г бодвол жоохон илүү хүүхдэд зориулсан. Тийм болохоор галзуу уулганаас жоохон айдаг хүмүүс ч юм уу тиймэрхүү даруухан тоглоомонд дуртай хүмүүс энд илүү зүгээр юм шиг санагдлаа. Би нөгөө Atlantis Park гэдэг утгаараа галзуу уулганууд нь яг Universal Studio шиг гоё байхын болгосон чинь ер нь бол галзуу уулганууд нь амар лав байсангүй. Би өөрөө нөгөө Universal Studio-гийн амар галзуу уулган дуртай байхгүй юу? Томчууд яг тоглохоор ирэхэд бол яг тийм тохиромжтой бол санагдах байна. Энэ бол тоглохоор ирдэг газар биш. Болцооны спот юм байна.
хоёр одоо хөрөгчин дотор ороод ирсэн байна. Амар хүүтэн байна. Ингээл болоо мó. Ямар заваа хөргөгч вэ? Энэ кетчуп манайд хоёр. Энэ тоо. Одоо энэ шиг. Нар байхгүй нэ. Ингээд угаасаа үзэмжин биш юм байна. Тэр юм уу гарч ирдэг. Вау. Одоо энэ бүхэн баримт хариулга дээр сууж байна. Амар чамин. Йоо. Тэндээс галт дээрээ ирж байна. Вау. Усан дээр ингэж хурж аваад энэ нэстэ хөөх юм. Дараа нь энэ цонаа. Өгөө юм хоёр энд болчихжээ. Болцооны спот гэж хэлээ биз. Хөөх юм бэ. Хоёр тавтарт нь сууж байсан. Ахын үзчихэн толгойн хэрэгтэй. Дээдлэг нь яг Рапунцель дээр гардаг дэнлүүнүүд. Краката паркийн хувьд тоглоом маань ер нь бол айгүй жоохон хүүхдийн шиг байлаа. Галзуу уулгууд нь ч гэсэн их амар биш. Ер нь бол галзуу уулганаас айдаг хүнч бараг тоглож болохоор айгүй дайжгүй. Одоо энэ шинэ жилтэй холбогдлоо гарсан гэрэлтүүлэг нь дараа жилийн 2026 оны 4 сар хүртэл үргэлжлэх юм байлээ. Тэр та нар заавал амжаад ирээрэй. Би болохоор бүр өглөө 10-аас ирсэн байхгүй юу? Эхлээд тоглоомоо тоглож жагаад тэгээд үргэлжлүүлээд гоё влогоо хий гэж бодоод. Гэтэ яг үндэ гоё тоглоомнууд нь бол өглөө ямар ч очор байгаагүй болохоор ганцхан цаг тоглоод дууссан. Тэгээ өдрийн 12 гээл ер нь бол тоглоомнуудаа тоглоод дууссан. Тэгээ тэрнээс хойш яг юу хийхээ мэдгүй энэ хаваар баахан хийж байгаа. Ер нь бол энэ гэрэлтүүлгийг 4-5 цаг хүлээсэн байхгүй юу? Энэ нөгөө бүтэн өдрийн тиктээс гадна үдээс хойших тикт гэж байгаа. Пасуудыг гоё үдээс хойших тиктийг нь аваад яг энэ гоё гэрэлтүүлгийн үеэр хамт зураг авахулаад гоё хөтөлцөд алхах гоё юм болоо гэж бодлоо. Нэг тийм бүтэн өдөр энд тоглохоор элэгтэй тоглоом ер нь бол яг үндэ алга. Тэгээд түрүү жил би энд иржсэн. Тэгээд түрүү жил болохоор энд хөөрхөн тийм жижигхэн амтны үрээлэн байсан байхгүй юу? Тэгээд энэ жилээс тэрийгэ өөрчлөөд амар гоё аквариум болгоцсон байгаа. Бүр үнэхээр гоё яг үндэ энэ гэрэлтүүлгийг гараа гүцгөө гэхдээ гэрэлтүүлэгтэй адилхан хэмжээнд амар гоё. Тийм болохоор яг үдээс хойш орж ирээд тэр аквариум руу нороод яг энэ гоё гэрэлтүүлгийн үеэр зураг авахулаад болцвол тэгээ би бол бүтэн өдрийн тиктээс илүү үдээс хойш орж ирэх зүйлж. Би хумсаа ингээд Hello Kitty болгоод бодсон байхгүй. Одоо яг нэг тийм үлгэрийн ордонд ирсэн шиг амар хөөрхөн санагдчихэ. Энэ гацуурын нэр нь Цэцгэс болон Дагны гацуур гэдэг нэртэй юм байна. Яг энэ гацуурны урталт нь яг нөгөө фотоспот байгаа хгүй юу? Зураг авахулдаг спот. Тийм болохоор энэ ингээд амар олон хүн зураг авахулах гээд очрлож байна. Ер нь Японд ингэдэг заяа айгүй олон зүйл дээр очролдог. Хоолны газар ч дээр тоглоом дээр ч очрох ихтэй. Тэгээ зүгээр зураг авахулах газар хүртэл ингээд очрлоо байж байдаг. Энэ бол 10 минут очрлож ээж би тэнд очиж ганц зураг авахулна. Энд ер нь бол очрлоод ч хамаагүй зураг авахулах л ёстой. Энд бас нэг гоё тоглоом байх шиг байна. Гэтэ хүүхдийн тоглоом болохоор би энийг бол нэг сонирхож тоглосонгүй. Энэ тэр Дагн би та нарт Дагныг нь харуулъя заяа. Ягаад Цэцгэс болон Дагн гэж нэрлсэн бэ гэхээр ер нь бол цэцгнүүдээр энд ингээд Дагн хийсэн байгаа байхгүй юу? Цэцгсээр яг ингээд биеийг нь хийснээ айгүй хөөрхөн эрвэхний далавчтай. Энэ бол цэцгэн Дагн. Энийгээ дэм болгоод энд яг хойтлынхаа нөгөө эрвэхний далавч байгаа зү. Тэрийг бас зарж байгаа. Энд амар олон хүүхдүүд тийм гэрлэн бөмбөлөг бариад бас гэрлэн эрвэхний далавч зүг явж байгаа. Тэнд одоо нэг гэрлэн нэ. Тэр ахын барьсан байгаа. Тэр энэ шаар ингээл син 23,000. Энэ хүүхдүүдийн далавч.
Хөөрхөн. Энийг хараа. Яруу. Энд ирж болцоороо асуудаа. Одоо миний хайн галт хэрэг явж байна. Одоо бид хоёр эндээс хотдожгоорээ доогч. Энд Trust байна. Энэ Санта Караж. Яруу юм бэ? Мифин ямар хөөрхөн. お待たせいたしました。 Вау. Гой дулаахан байна уу? Nice. Амар гоё. Талан дээр хурдан уухгүй. Тань тэгээ биний гарт арч байна. Рапунцель. Trip авахгүй. Би энэ 17 дахь номер зэлцэнтэй банантай шоколадтай. Тараа. Бай харагдаж байна уу? Очих юм. Одоо бүгдээрээ амсцай. ASMR. Амар гоё амттай юм. Энэ банан гүзээлсэн хоёр нь нийлээд түрүүн яг халуун шоколад уусан байхгүй юу? Тэршний хамаагүй л дээ. Энэ зүгээр амар гоё юм. За би зүгээр идлээ би яг ярангаа идэж хоттой вайн, халуун вайн авах гэж. Халуун вайн. Таны төлөө. Ингийн вайн амар сонио ингээд халаачаар амар гоё юм байна. Амар чихэрлэг амтагдаж байна. Ер нь бол ямар ч парк дээр хамгийн чамин нь морин тойруулаад. Энэ ингээд айгүй хөөрхөн хоёр давхар морин тойруулга. Хоёр давхарс нь амар хөөрхөн. Дүүжин даажин тийм сандал байгаа. Тэрэн дээр нь суул гоё мэл. Арай л хөөрхөн үү. Одоо тийшээ явъя. Нөгөө түрүүн гэрлэн чимэглэл зарж ийн гэсэн шүү дээ. Энд дээ. За тийшээ явъя. Энд яах вэ? Тэнд бүр үнэхээр гоё газар байгаа. Тэнд хөөрхөн ирвэхэ байна. Одоо нааш болцох газар гэж хэлээ биз. Одоо жишээ нь тэнд гоё хоёр хос би биенийхээ зургийг аваад болцож гин. Сайхан нас. Гоё харагдаж байна хойдлын хоёр. Та нар ч гэсэн яагаад ингэж болцож болохгүй гэж. Сингл бол хосоо олоод хүрээд. Энд та нарыг хайрын бурхан амуур хүлээж байгаа. Энд гоё хосоороо ирж зураг татуулаарай. Та хоёрын хайрын бодлого. Энд дээдлийг л хар бүр. Гэн жилийн ирэх нь 2 ман гэдэг юм байна. Exit Хираката парк. Өнөөдрийн влогтой хамт байсан та бүхэндээ баярлалаа. Баяртай.